Окей, бүгдээрэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. Тэгээд амлсан ёсоор 2 азтангаа тодорхойлцгаая. Энэ бичлэгийн коммент хэсгүүд нь энд байна. Энэ дотроос рандом байдлаар сонгоод тэгээд тодорхойлцгаая. За бэлнэ. Элбэг. Окей, баяр хүргэе. Элбэг. Би чамд нэг бэлгийг явуулах болно. Хамтдаа коммент нь уншилцгаая. Ямар тааш шоны зүйл учраас яагаад юм бэ? Тэгээ сайн зургийг сайн камер ба сайн зурагчин дарддаг. Тэгээ энэ ер нь бол нэг хүрэх гэсэн ер нь бол болсон. Камер ямар ч хийж болно хамгийн гол нь тэр камераараа юу хийж чадахгүй гэдэг тэр хүнийхээ ур чадвар, мэдлэг, үдсэн харсан энэ бүхний нийлбэр л байдаг байгаа. Камер бол чиний утсанд ч байгаа. Хэрвээ чи сайн зурагчин бол чи зүгээр харуулын камераар ч security камераар ч зураг дарж чадна. Тэгээд ийм урт коммент өвчсөн байна. Ороод уншаад үзээрэй. Баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн дахиад баяр хүргэе. Peace гэсэн мэн. За окей. Дараагийнх нь энэ хүний Instagram нь энэ Instagram-аар нь ороод үзээрэй. Oh, nice. Nice. Oh, what? Энийг хараа штэ. Nice. За дараагийнх нь сонгоё. Дараагийнх нь болохоор инхэ хадгалах гэж камер авч байсан тэрнээ төгөрсөн 1 жилийн хугацаанд 6000 гаруй зураг дарсан гэж шүү. Баяр хүргэе. Тий 18-нд амьдралыг ямар байдгийг мэдэрсэн. Энэ бол ер нь л их сонирхолтой. Зураг дарахлаар чамд юмыг харах биш, бүр юмыг олж харах тийм чадвар шаарддаг. Тэр чадварыг чинь хөгжүүлдэг. Тэгээд зөвхөн нэг өнцгөөс биш хэд хэдэн өнцгөөс юмд хандах хандлага айгүй олон зүйлд ер нь эргээр нөлөөлдөг. Фото зураг бол би хизээч амьдралдаа фото зураг гэдэг хобби хүнд муугаар нөлөөлнө гэж бол бодохгүй байна. Ямар ч тийм боломж байхгүй гэсэн. Хоёр дахь хацд нь болохоор инхэ байла баяр хүргэе. Би өөртөө чинь холбогдъё.